Тэгэхээр манайд бол бичгүүд ирсэн. Яхахгүй төсвийн асуудал яригадаад ирэнгүүт мэдээж энэ хасагдж байгаа юм дээр чинь байгууллагууд өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ шүү дээ. Шүүхийн ерхий зөвлөл шүүхийн сахилгын хорооноос тэгээ хүний эрхийн үндэсний комиссоос энэ төсөвтэй холбогдсон хүсэлтүүд ирсэн байгаа. Бид нар энийг зохио журмынхын дагуу яг хилцэх нөгөө зарчмын зөрүүтэй санал нийтрээ гаргах юм дээр нь бол энэ асуудлуудыг гаргаж тавина. Зөвхөн мэдээлэхэд бол шүүхийн ерхий зөвлөлийн хөрөнгө оруулалтын төсвөөс 260 тэрбумыг хаасцсан байж байгаа юм. Сахилгын орооноос бас нэлээд хасцсан. Хүний эрхийн комиссоос 25 тэрбум хөрөнгө оруулалтаас нь хасцсан. Ийм нөхцлүүд байж байгаа. Энэ дээр тэгэхээр банкны орооны гишүүд хэдүүлээ ярьж байгаад энэ дээр бас өөрсдийнхөө байр суурийг хэлж яг нөгөө хилцэх шатндаа энэ асуудлаа ярьж явна. Түрүү шүүхийн ер нь бол энэ манай салбарын ялангуяа шүүхийн тухай хуулиар шүүхийн төсвийг хууль зүйн байнгын орооноос баталсан бол хянсан бол тэрийг ингээ буулгаж болохгүй гэд хуулийн заалттай байж байгаа. Яагаад энийг ингээ зөрчөөд бууруулад байгаа юм бэ? Наадах чи яагаад үл жигнэс хууль зөрчөөд байгаа байхгүй юу? Хууль зүйн байнгын ороо ямар нэгэн амбиц гаргаагүй хууль хэрэгжүүлж байгаа. Тийм учраас тэр одоо бусад байгууллагын амбиц байд юм байгаа. Бид энд бол хууль ярьж байгаа шүү. Энэ удаа дараа гарч байгаа учраас бид нар энэ дээр бол тодорхой хариулт хууль зүйн байнгын ороо авмаар байна. За сангийн ам санжаадурч за асуултанд хариулъя. За сангийн амны үед бол төсвийг бол төлөвлөх процесс маань бол оны эхнээс бол эхэлдэг байгаа. Сая төсвийн доктортой эдийн зөвлөлөөс бол макро эдийн засгийн тооцоол ирснээс хойш бол төсвийн хүрээний мэдэгдэл. За улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө. За ингээд энийхэн дараа бол төсвийн эрхлэн зэгчтэй хязгаар батлагддаг. За тэгээ ингээд жилийн төсөв маань бол орж ирчдэг. За 9 хувиар жишээ нь оронтой цомгдох асуудал бол улсын хурал дээр бол батлагдсан. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд дээрсэн тэрний дагуу бид нар оруулж ирсэн. За тэгээ байгаль төсөвтөл багтааж оруулж ирчаад тэрнээс одоо бүх газар бол бид нар энэ одоо байгаль төсвөр орлогын энэ хэмжээнээс бол нэмэгдүүлж болдог гэж тавих боломж байгаагүй. Нэг талдаа бид нар бол статистик өөрчлөлтөөр бол нэг их нийтийн зардал нэмэх шаардлагатай болсон ахмадын дэвтэр тэтгэмж нэмэх гэх мэт зардлаар. Нөгөө талдаа бол нэмэх боломж маань бол 585 тэрбум төгрөг гэсэн. Тэгэхээр бол зөвлөлөд цагдаагийн ерөнхий газар цагдаагийн байгууллага дотоодын зэргийн байгууллагаас 9 оронтой хассан. Тэгээ бид ер нь бүхэл нэгжүүдээс хассан. Хамгийн гол нь энэ годамжинд үүрэг гүйцэтгэж байгаа эргүүлийн цагдаа, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагчаас хасагдаагүй. Мөрдөн шалгах чиглэлээр ажиллаж байгаа энэ хүний эрхтэй холбоотой дээрээс нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах чиглэлээр ажиллаж байгаа алба багштаас хасаагүй. Бусад одоо цагдаа, жолооч, захиргааны ажилтан, хамгаалтын ажилтан гэд бүх нэгжүүдээс л яг 9% хассан байна. За 9% хасаад бид нэр ажил үргээ ямар ч хийсэн хэвийн гүйцэтгэж байгаа. Гэтэл биднэрт энэ 2026 оны 6 онд засгийн газрын тогтоолтой за мөн энэ шинээр бий болж байгаа шүүхүүдтэй холбоотой орон тоонууд бас бий болсон. Засгийн газрын тогтоолоор батлагдсан бол гэр бүлийн шүүхтэй холбоотой оронтой заашгүй нэмэгдэхээр байгаа. Дээрээс нь Эрдэнэ бүрэнгийн захиргааны станц 4 сарын 1-ний өдрөөс ашиглалтанд орно. Гэр бүлийн шүүх 1 сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулна. За дээрээс нь энэ хамгаалт болон энэ зарим аймагуудын усны хамгаалтыг ав гэсэн засгийн газрын тогтоол гарсан. Яг энэтэй холбогдуулаад биднэрт 843 оронтой хэрэгтэй байгаа. За хэрвээ 843 оронтой батлагдахгүй бол бид нэр 2026 онд энэ засгийн газрын тогтоолоор багтсан усны их үүсвэрүүд энэ Эрдэнэ бүрэнгийн захиргааны станц дээрээс нь гэр бүлийн шүүхтэй холбоотой ямар ч хамгаалт зохицуулт хийх боломжгүй баг. Яг оронтой нэмж батлагдахгүй бол ийм баг. Хил хамгаалах ерөнхий газрын дарга бригадын генерал Юмсүр хэлтгэж байна. За 9%-ийн одоо хэмнэлтийн үед бол хил хамгаалах байгууллага батлагдсан төсөвтэй багтаа зохицуулна. Гэхдээ энэ дээр одоо томилогдоод байгаа орон тоонуудыг зогсоож дахиад энэ жил одоо тэтгэврт гарч байгаа чөлөөлөгч байгаа улсуудынхаа оронд хүн томилохгүй байх замаар зохицуултуудыг хийн. Мөн одоо энэ жил болон эрхчил хэрэгжүүлэх хил хамгаалтанд нэвтрүүлж байгаа технологийн одоо бас үр дүнд бид нар бас хүний хүчийг хэмнэсэн ийм тооцоолтойгоор эрхэм төсөвтэй багтааж ажиллаа зохицуулна гэж бодож байгаа. Эрхэм одоо хүндэрч болж асуудлууд бол албан хаагчдын 5 жилийн урамшуул 36 сарын тэтгэмжийн асуудал бас хөндрөл учруулж болзошгүй байгаа. Тэгээ энэ бол бас албаны үр дүн
бас албаагчдын нөхөн хангалтанд бас сөргөөр нөлөөж болшгүй гэж үзэж байгааг илтгэе. Хэлэхэд туслаа. Шүүгэн шийдвэр ерөнхий газар тэргүүн дээр хурандаа намсамд 9% манай байгууллага зарим одоо орон тооны чиг үүргийн давхардал байсан орон тоон дээр бас ажилласан байж байгаа. Юу асуулт нь ер нь танад хэр хүндрэл учрахаар яг гэвэл танад бол яг энэ имзэг тусч иж магадгүй л дээ бас тийм учраас танд бас хариулах боломж олгоод байхгүй. Баярлалаа. Манай байгууллага дээр бас оронтой дутуу байгаа. Өнөөдрийн байдлаар бас 2000 орчим оронтой дутуу. Хуулиар бас манай байгууллагад шинээр ирсэн чиг үүргүүд бий. Тухайлбал одоо баримтчилсан шийдвэрлэлийг эдлүүлэх үйл ажиллагаа манай байгууллагад ирсэн. Сүүлийн жилүүд одоо ингээд хуулиар 2 шудаа ухраачаад байгаа 17 оны хүртэл сая. Энэ маань орон нутагт нөгөө Микрофон гүйцээгөөд өгье. орон нутагт баримтлах байруудыг хүлээж авах үйл ажиллагаа бас удааншралтай байгаа хуулийн хэрэгжилт. Нөгөө төгөөр зоршиг эрхийг хасах ялдыг бас манай байгууллагын тавь хэрэгжүүлж байгаа. Энэ маань өөр хорхоос өөр төрлийн ял дэлгүүрт ажиллагааны албаагчлаар давхар ачаал үүсгэж байгаа. Тийм учраас энэ орон тооны асуудлууд манай байгууллага хүндрэлтэй тусч байгаа. Үгүй. Үгүй. Тэ нөхөн хангалт их одоо Тэ Хүндрэлтэй ойлголоо. Яг ийм ч байгаа болов гэж танахыг юу энэ дээр гарч ямар ч гэсэн ингээ энэ бол тэмдэглэл цангийн яам цаашдаа энэ хилцэж байхдаа холбогдох байгууллагууд энийгээ бас бодох хэрэгтэй. Манай байнгын орооны гишүүч гэсэн энэ дээр бодож байгаарай. За сангийн яам санжидорч за асуултанд хариулъя. За 9% цомтголын асуудлыг бол уулын логикийн хувьд бол яаж явах ёстой гэхээр бол чиг үүргийн шинжилгээ хийгээд тухайн байгууллагын гол чиг үүргүүдэд тогтоож аваад за үүн дээрээс бол нэгдүгээр хувийн шил шилжүүлэх боломжтой чиг үүрэг за мөн дээрээс нь бол хасах боломжтой нэвтрүүлэх боломжтой чиг үүргүүдээ гаргаж ирээд за тэр чиг үүргийнхээ хүрээндээ бол энэ цомтголыг хийхийг бол засгийн газрын хэр хэрэглэхээс бол бүх одоо төсвийн хэрэглэн загч нарт бол чиглэл өгсөн байгаа. Гэхдээ саяын яг тайлбарлаж байгаа шиг энэ удаад бол нэлээд тулгамдуу орсон учраас чиг үүргийн шинжилгээг хийсэн байгууллагууд бол ховройлоо. За тэгээд хийгээгүй учраас байгууллагууд яаж хийж ийм гэхээр дэвтэрт гарсан хүний оронд оронтойгоо хүн авахгүй байхаар ч юм уу ийм байдлаар хийж байгаа. Сангийн яамны хувьд бол төсвийн хэрэглэн загч ямар боломж олгож байгаа гэхээр нэгдүгээрт бол яам агентлагийн төв аппарат нь бол заавал 9% цомгдох гэдэг асуудал. Түүнээсээ доош бол нийт 9% цомтголын нийт орондоо барай гэдэг ийм л зохицуултын боломж олгож байгаа. Өөрөөр хэлбэл жишээ нь аль нэг аймгийнх нь одоо хэрэгцээ шаардлага өндөр байх юм бол тэндээ хас. Энэ 9%-аар оронтой цомгдох нь гэдэг бол би бол ингэж бодож байгаа. Энэ ингээд ташраар нь цаана хүний ажил, хувь заяаны асуудал байгаа. Энэ иргэд төрийг өөрийгөө томсгоод нэмэгдэх гэж юусоо гуугаагүй шүү дээ. Энэ дотор явж баахан нэмээд өчнөө хүнийг ажлын байртаа болгочоод цаана ипотекийн зээлтэй тижээж байгаа үр хүүхдтэй хүмүүс байж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нэг өдөр дарга нар за одоо хасъя 9%, 8.5 гэж хин яагаад хэлээгүй, 7 гэж яагаад хэл. Яагаад 9 хин 9 гэдэг тоо гаргаж ирсэн. Ялангуяа манай энэ салбарт 9 гэдгийн ард хичнээн хүний амьдрал байхгүй бол би хамгийн их төрийн одоо эрх мэдлийг хомих төсвийг багасгах тухай ярьдаг хүн. Тэгээ багасгах гэж ярьсан чинь багасгаж байгаа нь яасан их та нар хас гэж ярьдیں۔ Гингүүтээ шууд нэг юм тоо оруулж ирээд хасд юм уу? Ингэж хүний амьдралаар тоглолт юм уу? Тэгэхээр энэ дээр энэ хасах тоогоо тэр өөр салбарууд дээр индекс тавьж байгаа янзаар хасах ёстой амьдралд нийцүүлж. Энэ нийгэмд хууль байхгүй бол бусад бизнес бүх юм чинь байхгүй болно. Хуулийн хэрэгжилт байхгүй бол бусад бүх юмны эдийн засгийн өсөлтийг чинь тэр суур нь өөрөө алга болно. Одоо энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын юу хасах нь байтугай оронтой дутуу явж шít. Тэг гинт хэрэгтнүүдэд тэгэхээр хянч чадахгүй бол энэ нийгмийн чинь аюулгүй байдал, тогтвортой байдал ямар байдал руу шилжих вэ? Юу эдийн засгийн хөгжил. Тэгэхээр ийм нэг цавчлалтаар нэг асуудлыг эдгэх гэсэн ийм нэг хандлага бол байж болохгүй. Хасах ёстой. Хасах газраасаа хасах ёстой. 20 яам байна шүү дээ.
тэнд хичнээн байгууллага давхцсан байгаа. Прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага шүүх давхцаад байгаа мó. Тус тустай заавал төр оршин тогтнож байгаа бол заавал байх ёстой байгууллагууд. Эднэр дээр яриа байхгүй шүү дээ. Тэр давхцаад байгаа бусад байгууллагуудаас хасаач. Тэн дээр 9 вэ нүү 15 байна уу? Хасах хэрэгтэй шүү дээ. Бараг л жорлонгийн яам байгуулахгүй байгаа шүү дээ. Гадны хэлээр орчуулах гэхлээр орчуулагдахгүй яамдууд байсан шүү дээ. Яг гэвэл тийм яам бусад дэлхийн өөр оронд байхгүй байхгүй. Тэднэрээс асах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ юмнуудаа бид нар бол няхуур харж үзнэ. Лавл Магна байнгын хороо бол энэ дээр няхуур харж үзэн шүү.